Худалдааны байгууллага үүсч хөгжсөний 95 жил. Монголчууд аянжинд явж идэх гурил татах тамхинаас ахуулаад элдв төрлийн эд зүйлэн олж ирдэг байсан улиран одсон он цагийн тэр тээх үйл явдлаас эрен үеийн худалдааны түүх эхэлдэг. Хэдэн сараар бүр заримдаа хэдэн жилээр атан тамины нуруунд дээр агсагдаж явсан тэрэл хүмүүс манайда арилжаан амины анхдагчуд байлаа. Эхнэр хүүхдийн загсан Даавууд айлмнаас ахгуулаад эгэл төмнийхэн эд жуух, өмсөж зүүх элдв захиас эд барааг цуглуулж, халуун зунданд халж, хайр өвөлдөн жиндэж, хатуу хөтөө гүзэж явсан ч алс холын аянжингээс хальшраагүй ийм л улс Монгол орны хоршоо худалдааны их хүнд төсөөрийг тавьсан түүхтэй. Ардын журам цэргүүд хягтыг чөлөөсний дараа цэргийн, сангийн, гадаад хэргийн гэсэн 3 ямгийн байгуулан сангийн яамд бэлтгэлийн хилцээс болон худалдаа арилжааны хилцүүдийг бий болгож данзан лосол нарт эрхлэн өдрөдөх үүргийг хавсаргасан ардын төр засгаас арилжаа худалдааны талаар авч хэрэгжүүлсэн анхны алхам байлаа. Ингэж ардын харилцан тусалцах хоршоо байгуулагдаж үндэсний худалдааны суурь тавигдлаа. Ардын харилцан тусалцах хоршооны анги дугаарыг хурал 1922 оны 4-р сарын 16-наас 18-ны өдрүүдэд нийслэл хүрээний болж орон нутагт салбар хилцүүдийг бий болгох асуудлыг хэлэлцээд Уляастай, Самбэсийн хүрээ, Заяын хүрээ, Алтан булаг зэрэг хүн амлантай газар 6 хилцийг байгууллаа. 1924 онд Хятадын 470, Оросын 41, Английн 7, Америкийн 5, Германы 1 нийт 524 бүс ажиллаж импортын 80%, экспортын 78%-ийг эзэгнэж байлаа. Энэ онд аж ахуй яамыг шинээр байгуулж, сайдаар нь анандын амрыг төмөлж, гадаад дотоод худалдаа хариуцсан хилцүүд ихт байгуулж байлаа. Мөн Улаанбаатар хотод анхны төв дэлгүүрийг нээсэн өндөр хоршоо буюу улсын их дэлгүүр юм. 1924 онд улсын банк байгуулж, 1925 онд үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаснаар худалдааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. За 1921 оны ардын хувьсгал ёсны дараахан ардын харилцан тусах хоршоо байгуулагдсанаараа худалдааны байгууллага үүсч хөгжиж өдөөгөө хүртэл түүхийн олон үеийг туулан хүн ардаа өргөн хэрэглээний бараа хавтын анх үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн юм а. Ардын харилцан тусалцах хоршоо 1921-ээс 1922 онд Монгол улсын нийт бараа гүйлгээний дөнгөж 1.1%-ийг эзэлж байсан бол 1925-аас 26 онд 25.6%, түүхийд бэлтгэлийн 24.2%-ийг тус эзлэж гишүүдийн тоо 7000, салбар 26, хоршоо худалдааны цэг 115 болж өргөжжээ. 1933 оны 2 дугаар сард Монгол зөвлөлтийн хувьд нийлүүлсэн бөөнөр худалдаалах байгууллага Монгосуу бөөнөрийг байгууллаа. 1 жилийн дараа буюу 1934 онд Монгосуу бөөнөрийг улсын худалдааны газар болгон өөрчиллөө. Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд Улаан аримд хүргэх Дулаан хотоос хоол хүнсгээд аль хэрэгцээтэй бүхнийг харилцан тусалцах хоршоо хот хөдөөгийн салбаруудаар дамжуулан бэлтгэж байсны дотор Монголын ард түмнээс бэлтгэсэн 32 мянган экспортлсон 490 мянган агт морд, олон зуун мянган бог, бод болон малын ари ширийг зөвхөн худалдааны байгууллага хариуцаж байлаа. (1940 он Монгол улсын хэмжээнд барааны жижиглэн худалдаа дахны тооллого бүртгэл хийж, барааны шинэ үнийн пресспарантыг анх мөрдөж, улс даяар нэгдсэн үнээр худалдаа хийгдэж эхэллээ. Дайны дараа зөвлөлт холбоот улсаас орж ирэх барааны хэмжээ нэмэгдэж, тоо чинээгээрэн үйл ажиллагаа нь өргөжж байлаа. Тухайлах юм бол
1946 онд 131.8 сая төгрөгийн гүйлгээ хийж байсан бол 1947 онд 158.8 сая болтлоо өсч байлаа. 1953 оноос эхлэн зөвлөлт холбоот улсаас гадна тэр үеийн бүх социалист орнуудтай худалдаа хийж эхэллээ. Жишээлбэл Швед, Япон, Финлянд, Австри, Швейцар, Бельги, Голланд, Англи, Америк зэрэг олон орны бүсгүүтэй худалдаа хийж эхэллээ. 1958 оны 11-р сарын 24-ноос худалдаа бэлтгэл яам, гадаад худалдааны яам гэсэн хоёр яамыг байгууллаа. Бүгд наримдах Монгол Ард улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллага. 1962 онд эдийн засгийн харилцан тусалцах зөвлөлийн гишүүнээр тус элсэж дайж ухаад хоршоолын хөдөлгөөн эрчимтэй өрнөсөн улс орон эрчимтэй үйлдвэрлэсэн зэрэг нь манай улсын нэр хүндийг дэлхийд өргөж өөрийн орны санхүү материал хөдөлмөрийн нөөцийг дээд хэмжээгээр үр ашигт ашиглах нөхцөлийг бий болгосон юм. 1964 онд хуралдсан нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа үйлчилгээний анх дугаар баг хуралд манай төлөөлөгчид амжилттай оролцож өөрийн улсын гадаад худалдааг өргөдгөн хөгжүүлэх, ялангуяа Аз Африкийн орнуудтай ойртох талаар тодорхой алхам хийсэн юм. Мянга 1960-1980 онд хөнгөн хөлсний олон үйлдвэр ашиглалтанд орсноор урд нь импортоор авч ирсэн барааг дотоодон үйлдвэрлэж эхэллээ. Тухайн үед худалдаа бэлтгэл яамны хэмжээнд 100 мянган амтэр үлжиметр талбай бүхий 1800-аар дэлгүүр мохлог ажиллаж байснаас гадна хөдөөгийн малчид хөдөлмөрчдөд өдөр тутмын бараагаар үйлчлэх үүрэг бүхий 1800-аар агент 3000-аар мохлог ажиллаж байлаа. 17 аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газарт бараа бааз байгууллаа. Улмаар гутлын бөөний худалдааны газар байгуулснаар бөөний худалдаа зохион байгуулалтын хувьд нэлээд бэгдсэн юм. Харин ахуйн хэрэгцээнд шинэ нэр төрлийн бараа нэвтэрч түүнийг гадаад орнуудаас авч ард түмний хэрэгцээ улам бүр өсч орчин цагийн хүмүүн төрлөختөнд юу хэрэгтэйг тэр бүгдийг хэрэглэх боллоо. Энэ бол ард түмний амжиргаа дээшилж нийгэмтэй хөл нийлүүлж худалдааны байгууллагын үүрэг хариуцлага улам өссөний шинж юм аа. За Монгол улсын худалдааны салбарын нийт ажилтан ажилласгад бизнес эрхлэгчид энэ салбарт одоо олон жил өргөдөлтөд ажиллаж байсан ахмадууд одоо ажиллаж байгаа та бүхэндээ Монгол улсад худалдааны салбар үүсч байгуулагдсан 95 жилийн ойн баярын имчилгээг одоо өргөндөшүүлж байна. Монголчууд бид эрт дээр үеэсээ энэ худалдааны салбарт олон жил амжилттай ажиллаж ирсэн түүхтэй ард түмэн Аз, Европ твийг холбосон торгоны замын сүлжээнд монголчууд томоохон үр гүйцэтгэж энэ худалдааны салбарын бодлого хөгжлийн үйл ажиллагаанд бид идэвхтэй үүр өрөөлтөд оролцож ирснийг өнөөдөр тэмдэглээ хэлэхэд таатай байна. Монгол Улсын засгийн газрын зүгээс худалдааны салбарын үйл ажиллагааг онцгойлон дэмжиж эх оронч худалдан авалт, дотоодын худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын засгийн газрын мөрөн хөтөлбөрт эрүүл хүнс, эрүүл Монгол хүн 2100 Атрын 3 дугаар аян, мах сүүний аян гэдэг тодорхой зорилтуудыг бид томьёолж оруулсан байгаамаа. Монгол улсын худалдааны хамгийн гол түнш болох зөвлөлт холбоот улс задарсан манай улсын худалдааны салбарт хүн дээр нөлөөллөө. Төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих энэ хүнд цаг мөчид манай худалдааны салбар бараг бүхэлдээ уналтанд орсон гэж хэлж болно. Зах зээл шилжиж эхэлсэн 1991 онд Монголын нийгэм эд шилжилтийн хүнд хэцүү үеийн тулж зөвдгүүр тэжгэлсэн урагшилж байлаа. Хэдийгээр хүмүүс өдөр тутмын хүнсний хэрэгцээнийхэн өчүүхэн хэсгийг улсаас тогтоож өгсөн нормын дагуу авч байсан ч
нийтийг хамарсан өлсгөлэн гачаалд хизээч орж байсангүй. Энэхүү хүнд үеийг давхад ганцхан намаашдын гүйцэтгсэн үүрэг ролийнхээ тэдэл гадаад дотоодгүй явж дэлгүүрийн лангууг дүүргэхийн тулд байж болох бүхэл газраас гурил, элсэн чихэр, цай гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байлаа. Ганцгч даришэр ноос ноолуур мод хаягдал зис гуйл гэх мэтхний гаргаж зөрүүлээд урд хөршөөс гурил будаа элсэн чихэр импортлож иргэдийн хэрэгцээг хангаж байлаа. Зах зээлийн харилцаанд чиглэхийн тулд өмчийн харилцааг өөрчилж өмнө нь төрийн өмчөд ангараа ноёргосон иргэдийн хуримтлал бараг байхгүй. Эдийн засгийн суурийг задлан ховийн өмч даван гайлсан эдийн засгийн суурийг бий болгох зайлшгүй асуудал урган гарч ирсэн юм. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж орсон 1991 оны ихэнх үеэс нийтийн хоолны газруудыг хамгийн түрүүнд хувьчилд хамруулснаар хүн амын үйлчилгээний салбар бүхэлдэн ховийн хөвшилд шилжсэнийг хоолны бизнесийн тоо эрс нэмэгдэн олон тооны ресторан, бар, кафе, ганц шинээр нэглээ. Анх удаа бид 3,000 хэрэглэгч иргэдийн саналыг авч хэрэглэсийн эрх ашиг хамгаалах хуулийн төслийг олон улсын стандартыг хэмжээнд боловсруулан улсын их хурлд өргөн бариад байна. Ингэж олон иргэд аж ахуй нэгж байгууллага хэрэглэгчдийн саналыг авч боловсруулсан хууль өнөөгийн хүрээнд улсын их хурлд цөөхөн гэдгийг бас хууль тогтоогч байсны хувьд энэ салбарт олон жил ажилласны хувьд бас би онцлон хэлхийг хүсэж байна. Цаашдаа бид Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, ялангуяа хэрэглэгч өөрөө эрхээ хамгаалан идэвхтэй ажилдаг, тэмцдэг, асуудал саналаа тавьдаг, аливаа бараа бүтээгдэхүүний чанарт мэргэжлийн байгууллага хүмүүстэй хамтран ажилдах болгон оюун ухаан мэдлэг түшгэлсэн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах ийм ажлыг бид зохион байгуулахаар зорж байгаамаа. Ганц тулгууртай гараад хэлбэрийн хамтын ажиллагаа ашиг багтайг мэдсэн төрөөс олон тулгуурт хамтын ажиллагаа хөгжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлснээр өнөөдөр Монгол улс дэлхийн олон улстай чөлөөт худалдаа хийж байна. Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээний шинэлэг хүнсний болон өргөн хэрэглээний барааны хувийн хэвшлийн томоохон худалдааны төвүүд олноор байгуулагдаж бүх төрлийн хэрэгцээ зүйлүүдийг хэрэглэгч худалдан авагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн худалдаалах боллоо. 1990 оноос өмнө манай улсын худалдаанд хуучин зөвлөлт холбоо дуусуулан зүүн Европын орнууд даван гайлж гадаад худалдааны нийт 80 гаруй хувийг эзэлж байсан бол өнөөдөр манай улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийж байна. Өнөөдрийн Монголын худалдаа бол дэлхийн хэмжээний төвшингийн ийм худалдаа үйлчилгээтэй болж байна. Улсын их дэлгүүр бол энэ худалдааны төвхийн бас 91 жилийн бичилдсэн. За Номон Холдинг компани ерөөсөө худалдаа анхны нэг лангуугаас эхэлж исэн бол өнөөдөр бол үндэсний хэмжээний ийм сүлжээ дэлгүүрүүдтэй Холдинг болтлоо хөгжиж ирлээ. Номын Холдинг компани 1992 оны 7 дугаар сарын 11-нд Номын 5 хуваарийн эрхлэх аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1 дугаар сарын 22-нд Номын Трейд компани 2002 оны 5 дугаар сарын 28-нд Номын Холдинг компани болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани 5336 ажиллагчтай болтлоо өргөжин тэлж сард давхардсан тоогоор 1 сая шохон үйлчлүүлэгчдэд үйлчилж 2016 онд манай худалдааны борлуулалт өмнөх оныхоос 5% өсөж улсын төсөвт 54.1 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийн орлогыг төвлөрүүлжээ.
Зөвхөн ресторануудаар л төсөөлдөг байсан энэ байгууллага хүнсний үйлдвэр, мах бэлтгэлийн цэг, зочид буудал, импортын бүтээгдэхүүний худалдаа, кемпүүд, урлаг соёлын арга хэмжээгээд асар их үйл ажиллагааг явуулж тэрхүү салбар бүртэн амжилт байгуулдаг нь гайхалтай. Оросын холбооны улс бүгд наримт Хятад улс зэрэг хөрш орнуудын зах зээлд анхудаа Монгол хоолны ресторан нээсэн. Харин одоо Оросын холбооны улсад 3 салбар нь ажиллаж байна. Тэд хоол үйлдвэрлэл үйлчилгээний ариун баялаг туршлага дээр үндэслэн Монгол болон олон үндэстний хоол, цагаан хоолтон зэрэг хоол хүнсний өвмөц хэрэгцээ шаардлагатай хүмүүс болон уулуурхан кемпүүдэд нүүдлийн хоолоор үйлчилдэг 10 гаруй жилийн туршлагатай баг хамт олон итгэлтэй найдвартай үйлчилгээ амт чанар сайтай хоолороо хэдийнэ танилцуулж ялангуяа гаднын зочид жуулчдад их хорныхон нүүр царай болсон үйлчилгээний байгууллага болсон. Лук Монголиа групп нь Монгол улсын аялал жуулчлалын салбарт асар хурдан өсөн хөгжиж байгаа хамт олон. Лук Монголиа группийн чадварлаг туршлагатай мэрэгжлийн баг хамт олон орчин үеийн үйлчилгээний стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорж ажилладаг. 2005 он Лук Монголиа компани байгуулагдаж Тэрэлжи лож амралтын газар, Хови ресторан, Манекс Монголиа компани, Компас дэлгүүр зэрэг охин компанитай Тэрэлжи лож жуулчны бааз нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Хүргэн, шуурхай, уян, хатан, халуун дотны үйлчилгээтэй мэрэгжлийн өндөр ур чадвар бүхий баг хамт олонтой. Хоолны төрөл сонголт олон байдаг төдийгүй эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүн ашиглаж хоол хийдэг нь маш том давуу тал юм а. Тэрэлжи лож баазын хамт олон хамтран ажилладаг албан байгууллага компаниуд болон үйлчлүүлэгч бүрээн ямагт сэтгэл хангалуун байлгахыг зорин ажилладаг юм. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь анх Монгол улсын засгийн газрын 1996 оны 263 дугаар тогтоолын дагуу нийслэлийн засаг даргын 1997 оны Б14 дугаар захирамжаар байгуулагдаж 2004 оны 1 дугаар сараас эхлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэн орлогоор зардлаа нөхөн өөрийг нь санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байгаад 2009 оноос төсөвт байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна. Жишээ нь Монгол улс Аз Европын дэд хэмжээний 11 дахь удаагийн уулзалтыг анх удаага эх орондоо зохиох эрхийг авсан. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь АСЕАН-ийн дэд хэмжээний уулзалтын нэг хэсэг болох нүүдэлчдийн наадмыг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулж зочид төлөөлөгчдөд батлагдсан зоогийн цэсийн дагуу Монгол үндэсний хоол болон Европ хоолоор үйлчилсэн юм. 2016 он бол бидний хувьд өнгөрсөн 95 жилийн хугацаанд худалдаа үйлчилгээний салбарт ангарсан ололт амжилтаа дүгнсэн цаашдын хөгжлийн чиг хандлагаанд тодорхойлсон он жил болж байна. Баярын өдөр нийт худалдаачтай худалдааны салбарт ажиллаж байсан ахмадууд одоо ажиллаж байгаа. За энэ худалдаанд бэлтгэж байгаа боловсон хүч нийт хүмүүст манай нийт хэрэглэгчдэд энэ баярын мэндийг хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт амьдралын аз жаргал сайн сайхныг хүсээрэй. Ингээд төгсгөлд даав хүндээ худалдааны байгууллагын ажилтны өдрийн халуун мэндийг дэвшүүлж хэрэглэгч түмнээ дээдлэн хамтран ажиллахыг уриалж байна. Худалдааны байгууллагын нийт ажилтнууд, үеийн ахмадууд, бизнес эрхлэгчтэй баярын мэндийг дэвшүүлж эрүүлийн хад жаргал сайн сайхан бүгдийг хүсэн гэнэ. Энэ салбартаа амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгчид, ажилтан, ажиллагчид нь мөн одоо энэ худалдааны салбарт олон жил амжилттай ажиллаж энэ салбарыг өнөөдрийн энэ сайхан өндөрлөлт хүрэхэд нь өөрийнхөө хүч хөдөлмөр оюун ухаанаа зарцуулж ирсэн ахмадуудаа энэ салбарынхаа эрдэмтэн судлаачид бидэнтэй хамтарч ажилладаг бүхий л одоо байгууллага хүмүүсэд Монгол улсад худалдааны салбар үүсч байгуулагдсны 95 жилийн хойно
баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дэдийг хүсье. Ийхүү хөгжил дэвшил энэ төлөө хамт дан туулсан 95 жилийн зам үргэлжилсээр Монгол улсад худалдаа үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн баярын мэнд хүргэе.